Сайн байцгаана уу? Та надаа тааны өнөөдөр би та бүхэндээ өдөр болгон инээж явахд тусдим болохоос нэгэн ундааны тухай ярьж өгөхөр боллоо. Энэ жил эхлээд энэ сарын эхлэлээр манай ээж үнэхээр их өвдсөн. Би ээжигээ дагуулаад Солонгосын нэгэн дээд сургуулийн эмнэлэгт хамтдаа очиод манай ээжийн би өмнөх шигээ байхаа болж амархан ядарч өвддөг болсон болохоор нарийн шинжилгээ өгч эмчтэй маш сайн зөвлөлдсөн. Гэтэл одоо үзэлгээ хийсэн эмч маань ээж бид хоёрт үнэхээр бодоогүй санаанд оронгүй зүйлийг ярьж өгсөн. За бид нэр ийм уухан чухал боловч өдөр тутмын амьдралдаа тачуу цаг буцалгаж ууж хөвших хэрэгтэй гэж зааж өгсөн. Би эхлээд энэ тачуу үнэхээр тийм сайн нөлөө байна уу гэсэн чинь эмчийн тайлбарласан тэр ангаах ухааны ашиг тусууд нь яг л ээж бид хоёр шиг хүмүүст үнэхээр хэрэгтэй зүйлсүүд байсан. Ээж бид хоёр нэг сарын турш энэ тачуу цаг ууж ямар өөрчлөлт байсны тухай бүгдийг нь ярьж өгье. За, ярьж өгөхөөс өмнө та нар нэг зүйлийг мартаагүй. Лайк болон subscribe дарж өгөөрэй. Тэр subscribe, лайк хоёр чинь надад үнэхээр их одоо цаашаа ч гэсэн шинэ бичлэг дарж бэлтгэхэд үнэхээр их тус нэмэр болдог. За одоо би та нартаа үргэлжлүүлээд ярьж өгье. Эмчийн онцлсан энэ тачуугийн ашиг тус зүгээр нэг биеийн сайн гэдгээс илүү зүйл байсан. Мэргэжлийн эмч нарын одоо баталж буй бодит нөлөөнүүдийг хэлж өгье. Нэгдүгээрт мэдрэлийн системийг тайвшруулж зөв эдгэж өгдөг энэ цайг ууснаар байгалийн аргаар эмчиж байгаа гэсэн үг. Cycle AMP энэ нь тачууд байдаг энэ бодис нь одоо тархины мэдрэлийг амраахта маш сайн. Тэгээд сэтгэл түгшүүрийг бууруулж тархины хэд ачааллыг арилгаж өгдөг учраас ангаах ухаанд нойр гүйдэлтэй хүмүүст туслах арга болгон зөвлөдөг байгаа. Хоёрдугаарт булчин суллаж өвдөлт намдаадаг. Тачуу нь булчингийн одоо чангарсан зангирааг гаргадаг магнезиум шиг үүрэг хийдэг. Стресс болон мөр хүзүүний хөшдөг булчингийн өвдөлтөөр шаналдаг хүмүүст бол байгалийн булчин сулруулагч л гэсэн үг. Гуравдугаарт цусны эргэлт ба гар хөл даарахыг заасах. Дулаан чанарын жимс учраас цусны эргэлтийг сайжруулдаг. Ялангуяа цус багтаалтай эсвэл гар хөл нь байнга даардаг, амархан хавддаг хүмүүст энэ нь одоо биеийн дулааныг нэмэгдүүлж хаванг буулгахад маш хүчтэй нөлөө үзүүлдэг байгаа. За тэгвэл бодитоор яг ямар өөрчлөлт гарсныг та нар сонирхож байна уу? Манай ээж маш удаан хугацаанд нойр гүйдлээс болоод шаналдаг байсан. Унтахын тулд албаар нойр хүрэгдэг юм ууж би өөрөө нэг 30 минутын туршгүй бол өшөө эрэхтэй бол нэг цагийн турш ээжийнхээ чангарсан байгаа хөлийг нь илж өгдөг, мөн тайвшруулахын төлөө дуруу гэдсийг нь илж өгдөг байсан. Ихэнхдээ бүр ээж өөрийн 5 цаг хүртэл унтаж чаддгүй. Өглөө би сэрэхээр надад одоо хэлж өгдөг. Яна тавна би өнөөдөр өөрийн 5 цаг гэхэд унтсан. Ажилдаа одоо яаж гарнаа гэж ярьдаг. Энэ ядарал манай ээжэд үнэхээр одоо олон цагийн хугацаанд үргэлжлэсэн болохоор хажуудаага би хүртэл их ядардаг байсан. Тэгээ чангарсан байгаа энэ булчингийг нь би одоо зангираасыг нь би гаргаж өгөхийн төлөө ээжтэй стретчинг зааж өгөхөөр манай ээж залуу наснаас ахуулж дасгал гэдэг зүйлийг биеиндээ оруулж одоо хөвшиж үзээгүй хүн болохоор стретчингаар дамжиж одоо бие ингээ сунгахад одоо өвдөл бас дагалдаж ирдэг. Тэр өвдөлтийг манай ээж дэвсч чаддгүй, дэвчж чаддгүй. Яана таав энэ ч одоо яг адилхан өвдөөд штэ би чадахгүй гэдэг байсан байхгүй юу? Бүр надаас бүр цухтаадаг байсан. Гэтэл
Энэ бүхнийг сольж өгсөн зүйл нь тажиу цай байгаамаа. Тажиу цайг манай ээж өглөө, өдөр, орой байнга уунгаа биений тайвшралтыг авч юун өөрийн 5 цаг хүртэл нүдэн ингээд сэргэх байх. Бие нь тайвшрахгүй байх. Энэ зүйл арилж манай ээж үнэхээр их сайхан тайвширч унтдаг. Мөн биений энэ чангарсан булчин нь зангираас нь арилдаг болсон байгаа. Тэгээ мөн орой унтахын өмнө сэтгэл нь жоох ингээд яана маргааш дахиад ажилдаа гарна гэсэн тэр жоохон айцаас болоод биеийн чангарснаас болоод зүрх нь их хурдан цохилдог байсан. Тэр бүхнийг нь энэ ганц цай маш их өөрчлөлтийг ээжэд өгөөд ээж одоо өглөөс ирэх юм бол надад дандаа таавна ээж нь үнэхээр их гоё сайхан амарч унтлаа, гоё ялаа гэх мэтэр амнаас нь гарч байгаа үхний сонголт нь арай өөр болж ихэлсэн байгаа. Надад тэгвэл ямар өөрчлөлт байсан юм бэ гэвэл би өөрөө гар хөл үнэхээр их даардаг хүн. Миний гарыг барьсан хүн болгон хөөх чи Элса юм уу? Чиний гар ямар амар одоо хүүтэн юм бэ гэж ярьдаг. Гэтэл энэ цаг унгаа миний гар бүлээзч ихэлсэн. Яг уу тас халуун биш л дээ. Гэвч бүлээзч ихэлсэн гэдэг нь надад үнэхээр одоо зөв нөлөө өгч байгаа юм байна гэсэн сэтгэлийг өгсөн. Мөн би өглөөс ирэхээр нүүр амар хавтдаг. Тэр хавталтыг хүртэл гоё арилгаж өгсөн байгаа. Мөн цусны эргэлт сайжраад эхлэхээр өглөө босоход үнэхээр гоё хөнгөн босч болдсон бэ лээ. За би одоо та нартаа энэ тажиуг яаж гоё цэвэрхэн уугаач цай болгож уух аргыг зааж өгье. Энэ тажиуг харах юм бол үнэхээр их үрчлээтэй жимс байгаа. Тэр завсаар нь тоосонцор бөгөөд бас химийн бодис их байдаг болохоор бид бүхэн маш сайн цэвэрлэж уух хэрэгтэй. Би та нарт эмчийн зааж өгсөн 4 алхмыг хэлж өгье. Бүлийн усанд дэвтээх 15 минут орчим дэвтээж үрчлээсийг нь тэнээлгэх хэрэгтэй. Хүнсний сууда эсвэл цуу энэ хоёрын аль нэгийг нь одоо сонгож агаад дэвтээсэн байгаа одоо тажиу дотроо ингээ хийгээд тажиугаа ингээд юу илээ хийсний дараагаар сайн ингээ шингээгээрээ та бүхэн нэг 30 минут тавьцаа ээж битээр бол дэвтээгээ тавьдаг. Тэрний дараагаар саунд хийж сэгсрэх. Бид маш их хэмжээгээр хэрэгэлдэг учраас нэг бүрчлээд угаах хэцүү бол усны саунд хийгээд хүчтэй сэгсэрчихвэл маш хурдан цэвэрлэгддэг. Хамгийн сүүлийн алхмыг хэлж өгье. Урсгал усанд зайлах. Сүүлд нь сайн зайлаад бэлэн болгоорой. Энэ үртэл та нар хийгээд дууссан болвол тажиу маш цэвэрхэн болсон гэсэн үг. Одоо тэр тажиу 1 кг-ыг том саванда буцаглахдаа хоолны халбагны тал давс 2 халбаг зөгийн бал хийгээрэй. За эхлээд буцалгаад ирэх юм бол дээр ингээд цагаан өнгийн хөөс үүсдэг. Би тэр хөөсийг нь жоохон жигшээд байдаг болохоор хайчдаг. Гэвч та бүхэн энэ тажиугийн талаар жоохон л судлаа үзэх юм бол яг тэр гараад ирсэн хөөс нь тийм муу зүйлээ биш юм бэ лээ. Гэвч жоохон начиг жигшээ ээж бит хоёр шиг жоохон жигшдэг хүмүүс байх юм бол тэр хаяхад ч бас буруудахгүй шүү. За ингээд та бүхэн босолгож уусны дараагаар өөрчлөлтийг нэг шуудлаа бас мэдрэхгүй байж болно. Гэхдээ уугаад байх юм бол өөрчлөлтийг ер нь мэдрээд эхэлдэг. Ээж бит хоёр болох юм бол нэг 4 хоногийн турш ингээл уугаал дахиад нэг шинэ ус нэмж хийгээл уугаал гэдэг. Ингэж уугаад хэдэн хоногийн дараагаар та бүхэн жинхэнэ ид шидийн ундаа юм бэ гэдгийг мэдрэх байх. Эрүүл хоол хүний амьдралын хэм маягийг их өөрчилдөг юм бэ лээ. Ойр би ээж бит хоёр энэ зүйлийг энэ тажиу цагаар дамжуулж мэдрээд байгаа. Мөн бид нар хоолны аппетиттэй хүмүүс байдаг. Би бас өөрөө жоохон хоолны аппетиттэй. Гэтэл энэ тажиу цайнд хийсэн зөгийн бал бөгөөд давс. Тэр яг хүний биеийн дутагдаа зайгаа зүйлийг нөхөж байгаа болохоор бид бүхэн илүү хоол идэхгүй чихэр жимс өшөө идэх гээд дайрдаггүй юм байлээ. Яг хэрэгтэй хэмжээгээр идээд зогсож чаддаг болдог. Ойрд би өөрөө иймэрхүү зүйлийг мэдрээд байгаа. За та нар минь бүгдээрээ эрүүл өдөр болгон инээмсэгэлтэй
өдрийг өнгөрөөгөөрэй. Би энэ бичлэгийг бэлдсэн цорын ганц нэг шалтгаан байгаа. Улаанбаатарын утаа стресс дунд ядарч байгаа монголчуудаа тэр дундаа яг манай ээж шиг хүмүүс хамгийн түрүүнд бодогдсон болохоор л тэр. Монголчууд маань маш хүнд хөдөлмөр эрхэлдэг учраас булчнаа байнгын чангарсан байдаг. Тэр өвдөлтөөс болоод өдөр болгон ядарч явж идэг. Энэ цаг хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүмүүс ууж болно. Хүн бүрийн бид маш сайн нөлөө би үзүүлнэ гэдэг зүйл дээр бол үнэхээр би өөрөө баталж чадна. Баталгаатай. Тийм болохоор та бүхэн итгээд ууж болно шүү. Тэгээ мөн Солонгос эмчийн ээжид маань зааж өгсөн энэ сайхан мэдээллийг зөвхөн ээж бит хоёр л мэдээд өнгөрч болохгүй гэж бодсон. Тийм болохоор энэ сайхан мэдээллийг хуваалцах тусам үнцэн нь мөн өшөө нэмэгддэг гэдэгт би өөрөө итгэдэг. Өнөөдрөөс эхлээд халуун тачуугийн цаг ууж бие болон сэтгэлээ хайрлаарай. Бусдтайгаа хуваалцаж мөн амьдраарай. Монголд байгаа гэр бүлдээ, хажуудаага хайртай хүмүүстэй энэ сайхан тачуу цагийн гоё ашгийг, энэ сайхан тачуу цагийн гоё үр дүнийг хамтдаа хуваалцъя. Гэр бүл нь Монголд байдаг бол тачууг авч явуулах ч юм уу, Солонгостойгоо бол миний хэлж өгсөн аргаар тачуу цаг ууж үзээрэй. Бүгдээрээ эрүүл амьдрий. Өнөөдөр энэ сайхан бичлэгийг минь үзэж өгсөн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Баяртай. Та бүхний subscribe, like, comment надад үнэхээр их хүч нэмэр болдог шүү. Миний бичлэг таалагдсан бол өөр хүмүүс ч ихсэн share хийж өгөөрэй. Баярлалаа. Баяртай.